Их сургуулийн багш нарт бол маш олон асуудал тулгарч байгаа шүү дээ. Тэ? Тэр олон асуудлыг дурдах ямар ч бололцоо байхгүй. Тэгэхээр хамгийн гол нэг асуудал бол багшийн хөгжлийн асуудал баг шүү дээ. Нин дэргүн тулгамж байгаа юм бол. Тэ? Багшийн хөгжлийн асуудал одоо авч үзэхэд бол олон талаас нь авч үзэж болно. Ер нь энэ бол олон хүчин зүйлээс шалтгаалдаг ийм ажил байгаа. Тэгэхээр энэ багшийн хөгжлийн олон шалтгаан дотроос ер нь хамгийн одоо товчоор илэрхийлэх юм бол ер нь энийг тэр тогтолцооны агуулгаар нь судлах хэрэгтэй юм аа. Тэгэхээр багшийн хөгжлийн тогтолцоо юу байх вэ гэхлээрээс нэн тэргуунд багш бол эдийн засгийн хувьд одоо боломжтой байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол эрүүл мэндийн хувьд боломжтой байх хэрэгтэй. Гуравдугаарт нь бол багш боловсролын хувьд бол өндөр байх хэрэгтэй. Ийм гурван одоо гол хүчин зүйлээс хамаарна. За тэрнээс гадна бол манай одоо улсын хувьд бол бас нэг зүйл нэмэгдэж болно. Тэр нь юу байх вэ гэхээр яг өнөөдрийн нөхцөлд бол багшийн ёс зүйн асуудал. Зөвхөн ёс зүйгээр хязгаарлагдахгүй багшийн ёс суртахууны асуудал. Энэ саяны гурван зүйл дурдваа да. Тэр гурван зүйл дотроос чинь энэ гурван зүйлийг одоо манай багшийг цааш нь яаж хөгжүүлэх вэ? Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг. Энэ одоо нэг дөрвөн зүйлийг би энэ хувийнхаа одоо юу хэлэхэд бол энэ дөрвөн зүйлийг тэр тогтолцооны хүрээнд дотор нь бие биентэй нь одоо уялдуулж юуны түрүүнд тэрнийг эрен бэлэх хэрэгтэй. Тэг алийн түрүүнд шийдэх үү? Хизээ шийдэх үү? Хэрхэн шийдэх үү? Мөнгө төгрөгөө алинд нь одоо хуваарлах уу? Илүү хуваарлах уу гэж. Тэгэхээр энэ дотроос бол тэр эхний хоёр одоо жишээлбэл багшийн орлого, багшийн эрүүл мэндийн асуудал бол нийгмийн том асуудал. Нийгмийн асуудалтайгаа харилцсан одоо уялдаатайгаар шийдвэрлэгдэх ёстой. Нөгөө багшийн боловсролын асуудал бол багшийн ерөнхий одоо боловсролоос гадна багшийн мэрэгжлийн боловсрол, багшийн мэрэгжлийн хөгжил, багшийн мэрэгжлийн практик үйл ажиллагаа. Энэ бол одоо бас их чухал. Энэ бол ямар нэг хэмжээгээр манад бол өнөөдөр явж байгаа. Тэ хөгжиж байгаа. Саяны энэ системлэг хэмжээнд нь одоо бүх талаас нь зөвхөн боловсролын яам биш, зөвхөн сургууль нь биш, зөвхөн орон нутаг биш, зөвхөн засгийн газар биш. Одоо тэр бүгдээрээ нийлж тэгээд дээрэс нь багш өөрөө оролцож тэгээд бүх багш нар хамтарч ажиллаж энэ одоо үр дүнд хүрэх ёстой л гэж ингэж бодож явдаг юм да.